За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ дадалтай холбоотой бүх зүйлийн талаар ярина. Дадал гэж юу юм? Дадлыг яаж бүтээдгийг, хэрхэн дадлыг урт хугацаанд суулгахыг гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлийн талаар ярих болно. За өнөөдрийнхөө сэдвийг би ярихдаа Atomic Habit, Power of Habit болон тэр судлаач доктор Huberman-ийн подкаст гэх мэтчлэн маш олон дадалтай холбоотой зүйлүүдийг ярьсан судалгаан дээр үндэслэн та бүхэндээ аль болох амьдралд орхон үр өгөөжтэй гэж бодсон зүйлүүдээ олох хуваалцахад бэлэн болоод байна. За тэгэхээр хэдүүлээ дадал хэрхэн бий болгодог вэ гэж ярихаас өмнө дадал гэж юу вэ гэдгийг бол эхлээд ойлгох зүйтэй байна. Дадал гэдэг маань хамгийн энгийнээр ярих юм бол бидний мэдрэлийн систем юунд сурж байгаа үйл явцыг хэлдэг. Мэдрэлийн систем гэх юм бол маш олон мэдрэлийн эсүүд ийм холбоосуудыг мэдээж тэ. Тэгээ бид нэр юм сурах болгонд бол тэнцэн шин холбоо тогтсож байдаг. Тэр сурсан юм байнгын хэрэглэх үед тэр холбоос нь илүү батбөх болж байдаг. Энийг хэдүүлээ шинжлэх ухааны нэршлэр нь neuroplasticity гэж нэрлэдэг. Энэ маань монгол хэлээр мэдрэлийн эсийн уян хатан байдал гэж ярьж болох юм тэ. Тэгэхээр юм суран дадал бий болгоно гэдэг маань айгүй том зүйл ахна шүү дээ. Бидний тархийг илүү хүчрэхэг болгож байдаг. Тэгвэл бидний амьдралд яагаад дадал хэрэгтэй байдаг вэ гэхээр бид нэр өмнө аваг аймгаар амьдардаг байсан үеэс эхлээд энерги хэмнэх шаардлагатай байсан. Хизээ хоол олдох уу, хизээ аратан амьтан дайрах уу гэдгийг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар зарим нэг шийдвэрүүдийг гаргахад зарим нэг үйл хөдлөлтүүдийг гэхээр хамгийн бага энерги зарцуулах боломжтой дадлыг бий болгохоор шийдсэн гэсэн. Жишээлбэл бид нар өглөө босоод шүдэ угаана гэдэг маань л тэрхээр бид нар нэг хэм бодохгүй шүү шүдэ угаадаг шүү дээ. Энэ маань болохоор бидний дадал. Бид нар өглөө босон гот шүдэ угаах уу угаахгүй юу? Шүдэ угаахгүй байх юм бол урт хугацаанд явах уу? Шүдэ угаах юм бол урт хугацаанд явах уу? Мэдчлэн зүйлийг юусоо бодох шаардлагагүйгээр бид нар өглөө босоод шүдэ угаана гэдэг маань болохоор бидний нэг дадал ахна. Тэнгуут бид нарын хэн бэ гэдгийг маань 70% дадал тодорхойлж байгаа. Нөгөө талаараа энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бидний өдөр тутамдаа хийдэг үйлдэлийн 70% нь дадлаас бий болж байгаа гэсэн. Өглөө босоод шүдэ угаана гэдэг маань болохоор бид нар өөрсдөө бодохгүй хийдэг үйлдэл, босоод ус ууна гэдэг маань болохоор өөрсдөө бас бодохгүй хийдэг үйлдэл. Шийдвэр гаргах энергийг хэмнэхийн тулд бид нар дадал бий болгодгоо гэж ярьсан тийм. Тэгвэл бид нар өглөө болгон босонгуудаа өнөөдөр би дасгал хийх үү хийхгүй юу гэдэг шийдвэрийг гаргахгүйгээр цаанаасаа би маань хийхийг хүсдэг. Цаанаасаа шууд тэр үйлдэлээ хийдэг болгоно гэдэг маань ямар гоё вэ тийм. Энэ бүх зүйлүүдээс харах юм бол бид нар дадал ямар хүчтэй зүйл вэ гэдгийг харж зөв дадлыг бий болгосноор өдөр тутмынхаа амьдралыг хөнгөвчлөх боломжтой. Тэгээд ямарваа нэгэн шийдвэрийг бодохгүйгээр байнга хийснээрээ тэрийгэ тогтмол урт хугацаанд хийснээрээ бид нар ямарваа нэгэн үр дүнд хүрэн тийм үү. Бид нар альва зүйлийн үр дүнгийг харахыг хүсэх юм бол дадал гэдэг зүйлийг заавал амьдралдаа бий болгох шаардлагатай байна. Альва үйлсийг хэдүүлээ ямар үед хийдэг вэ гэхээр тэнцээ шагнал авах үед эсвэл заавал хийх ёстой үед хийдэг. Тэгээд өглөөр босож өглөөний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурахыг хүсэж байгаа хүмүүс маань байх юм бол өглөө болгон 5-аас 6 цагийн хооронд сэрээд англи хэл дээр academic гэсэн уншаа тэндээсээ шинэ үг цэжилдэг групп явуулдаг. Энэ группт орсноороо 30 хоногийн туршид academic 500-аас 800 үгийн сантай болох боломжтой. Группийн маань 12 сарын эсрэг болохоор 12 сарын 3-ны 20 цаг хүртэл явагдаж байгаа. Энэ бичлэгийг 12 сарын 3-ны 20 цагаас өмнө үзэж явах юм бол бүртгүүлээрээ хэрвээ 12 сарын 3-наас хойш үзэж явах юм бол энэ групп маань сар алган авдаг тийм учраас дараагийн сарын бүртгэлд бүртгүүлэх боломжтой шүү. Өглөө болгон эрт сэрээд англи хэлээ сайжруулахыг хүсэх юм бол дадлын description дээр байгаа линкээр бүртгүүлээрэй. Тэгэхээр дадлыг хэдүүлээ хоёр хувааж болно. Эхнийх нь болохоор goal based habit буюу өөрийнхөө зорилгод суурилсан дадал гэж хэлж болно. Нөгөөх нь болохоор өөрийгөө тодорхойлоход суурилсан дадал гэж ярьж байна. За энэ маань ямар ялгаатай вэ гэхээр жишээлбэл би он гарахаас өмнө 10 кг турна. Би IELTS-ийн 7 оноо авна. Би энэ сар 5 ном уншина гэдэг маань болохоор бүгдээрээ зорилгод суурилсан дадал. Зорилгод суурилсан дадал маань амартай чихний хэлжинд хэрэгжүүлэхэд маш их урам зоригтой байдаг. За би энийг л хийчих юм бол зовлон дусандаа гэдэг тийм бодлоор хэлдэг болохоор айгүй хэлэхэд амархан. Гэтэ сул тал нь түрүүний ярьсанчлан тэр зорилгодоо хүрчгэл юм бол энэ зорилго маань цааш үргэлжлэхгүй. Би 10 кг туршгал юм бол дахиад энэ дадал маань цааш үргэлжлэхгүй гэсэн. Тэгвэл нөгөө талаараа өөрийгөө тодорхойлоход суурилсан дадал гэдэг маань яг л нэг шигээ дасгал хийдэг хүн. Дасгал хийдэг гэдэг нь болохоор намайг тодорхойлж байгаа тодорхойлт болж шүү дээ. Би ном уншдаг хүн гэх юм бол ном уншина гэдэг маань намайг тодорхойлж байгаа тодорхойлт. Энэ өөрийнхөө тодорхойлолтод суурилсан дадлын маань даваа тал нь бид нар урт хугацаанд дадлыгаа хийж чаддаг. Нөгөө нэг зорилгод суурилсан 10 кг турна гэдэг нь болохоор 10 кг турсныхаа дараа л нөгөө дасгалаа хийхээ болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт би дасгал хийдэг хүн гэх юм бол би их урт удаан амьдрмаар байна. Би илүү төвлөрдөг болмоор байна. Гэх мэтчлэн тийм зорилготой байгаа учраас энэ маань насан туршид үргэлжлэнэ гэсэн. Тэгэхээр хэдүүлээ юун төвлөрөх ёстой вэ гэхээр энэ өөрийгөө тодорхойлоход суурилсан энэ дадал дээр хэдүүлээ төвлөрөх шаардлагатай байна. Тэгвэл хамгийн чухал асуулт дадлыг ер нь хэр удаж ирж суулгад юм бэ те? Зарим хүмүүс 21 хоног юм бол дадал суун, 60 хоног юм бол дадал суун гэх мэтчлээ айгүй хээр явдаг. 2010 он судлаач Калигийн явуулсан судалгаан дээр яг адилхан дадлыг өөр хүмүүс 18-аас 250 өдрийн дотор дадал болгодог гэж ярьсан. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл дасгал хийнэ гэдэг дадлыг зарим хүмүүс нь 18 хоногийн дотор дадал болгож чаддаг бол зарим хүмүүс 254 хүртэлх хоногийн хугацаанд дадал болгож чаддаг гэсэн.
За энэ тоонууд нь яагаад юм ялгаатай байна вэ гэхээр limbic friction гэдэг зүйлээс олж. Тарих судлалын хүрээнд болохоор яг limbic friction гэдэг юм байхгүй л те. Энэ яг ямар ойлголт вэ гэхээр тарих судлалын доктор Andrew Huberman гэдэг хүний гаргаж ирсэн онол limbic friction гэдэг зүйлийг ойлгохын тулд хэдүүлээ limbic system гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тархины ерөнхий бүтцийг бол өмнө нь допамины талаар ярьхдаа ярьжсэн шүү дээ. Тэрийг ярьж байхдаа хэдүүлээ limbic system гэдэг зүйлийн талаар ярьсан. Авчаар юу гэж ярих вэ гэхээр хүний сэтгэл хөдлөлийг удирддаг гэсэн гэж байна. Төлөнгийнх нь мотивац, айдас, төвшөлт, баярлах гэдэг бүх мэдрэмжийг limbic system гэдэг зүйл зохицуулж яадаг. Friction гэдэг зүйл маань болохоор саадтгор гэсэн. Limbic friction гэдэг маань альва зүйлийг хийхэд бидний сэтгэл хөдлөлийн оролцоотойгоор тэр үйлдэлд саад болж байгаа зүйлийг ярьдаг гэсэн. Өглөө эрт босъё гэд яг нөгөө сэрүүлгээд дараал босох гот тэгэн гут дахиад жоохон унтчихэл та ядарч штэ гэдэг энэ мэдрэмж бид нар төрж байна гэдэг маань limbic friction гэдэг зүйл болж байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тэр сэтгэл хөдлөлөө зохицуулахын тулд альва зүйлийг хийхэд биднээс хэр их энерги гарч байгааг хэдүүлээ friction гэдгээр ойлгож болно. Байнгын limbic friction яриад хаа жоохон толгойруулж магадгүй тэгэхээр хэдүүлээ товчоор friction саад гэрээ авчиг. Сэтгэл хөдлөл орж ирж байна гэдэг маань биднэрт энэ үйлдэлийг хийхэд энэ сэтгэл хөдлөлөө давхад төдийчнээ илүү энерги зарцуулагдана гэсэн үг. Тийм учраас бид нар өглөө босоход илүү хэцүү байдаг. Зарим хүмүүс л тэрхээрээ тэр сэтгэл хөдлөлийнх нь оролцоо нь тэр сэтгэл хөдлөлийнх нь саадтгаар нарай бага байдаг байна шүү дээ. Тэг өглөө босъё гэх юм бол за гэдэг өглөө ингээ босчихдаг тийм хүмүүс. Гэтэ тийм хүмүүс бол маш ховор байдаг. Бидний ихэнх нь л өглөө босоход маш хэцүү байдаг шүү дээ. Энэ limbic friction буюу саадтгаар нь ямар үед илүү идэвхждэг вэ гэхээр бид нар ядарсан үед идэвхжиж болно. Бид нар түгшсэн үед идэвхжиж болно. Бид нар старсан үед идэвхжиж болно. Тэгээд эндээс хэдүүлээ дүгнээд ярих юм бол энэ limbic system буюу энэ саадтгаарынхоо хэмжээ хэдүүлээ багасгачихвал юм бол дадал бий болгоно гэдэг маань биднэрт илүү амархан болно. Тэгэхээр үргэлжлүүлээд хэдүүлээ яаж үр дүнтэйгээр дадлыг бий болгох юм бэ? Хамгийн ихэнд бид нар санал болгож байгаа арга маань болохоор төсөөлөх. Төсөөлөх гэдэг аргыг таад маань өмнө сонсчлээсэн баг. Тэ яагаад төсөөлөх гэдэг маань биднэрт үр дүнтэй байдаг вэ гэхээр нэгт төсөөлөхөөр дамжуулаад бид нар тухайн үйлдэлээ эхлэхээс нь дуусах хүртэл төлөвлөж чаддаг. Өглөө босоод би яг энэ хувцас өмсөөд, яг энэ гудамжаар яваад, яг энэ байрлахаар зөрөөд ингээд гүндэ гэдэг тэр үйл явдлаа төлөвлөн гэсэн. Тэгэхээр би өглөө босоод ямар хувцас өмсөх үү, би яг хаагур гүөх үү гэдэг бүх шийдвэрийг бид нар төсөөлөхдөө гаргаж чана. Тухайн үйлдэлийг хийхэд өглөө босоод аль хувцас өмсөх үү гэдэг тэр шийдвэр гаргалтыг, өглөө босоод би хаагур гүөх үү гэдэг тэр шийдвэр гаргалт их мэдчлэн тэр бүх шийдвэр гаргалтан дээр тэр бүх friction болгон дээрх энерги хэмнэж авна гэсэн төсөөлөхөөр дамжуулаад. Хоёрт бид нэр төсөөлөхөөр дамжуулж байгаа гэхээр нөгөө юм сурахад бидний тархин шинэ холбоос үүсч идэг гэж ирсэн шүү дээ. Яг хөө бидний тархи бол бид нэр төсөөлж өнө альва үйлдэл хийж гэнэ гэдгийг маш сайн ялгаж чаддаг л та. Гэхдээ төсөөлөхөөр дамжуулж бид нар тэр тархины холбоог баталгаажуулах дохиог өгчдөг. Тэгвэл төсөөлнө гэдэг маань шинжлэх ухааныхаа талаас биднэрт маш том ач холбогдолтой үйлдэл гэдгийг эндээс харж болж байна. За тэгэхээр хоёрт гарга нь task bracket гэдэг арга байгаа. Task bracket гэдэг маань ийм хаалт тавьж ажил хийнэ гэсэн үг. Хаалт гэж бодох юм бол хэдүүлээ ямарваа нэг зүйлийг эхлэхэд нэг хаалт, төгсгöd нэг хаалт байна да тий. Эхлэхэд байгаа хаалтыг хэдүүлээ дохио гэж ярьж болно. Ямарваа нэгэн дохио гарч ирнэ. Тэгээ хэдүүлээ тэр дадлыг хийн. Тэгээ хамгийн сүүлд нь байгаа хаалтыг хэдүүлээ шагнал гэж хүлээж аваа. Ингэж хэдүүлээ тэр дадлын эхлэл болон дуусгыг ингэж тодорхойлж өгнө. Дохио гэдэг маань юу яаж болох вэ гэхээр өглөө би нүрээ угаачаад усуудаг байлаа гэх юм бол тэр нүрээ угаана гэдэг маань усуух гэдэг үйлдэл дохио болж гарч ирж байгаа гэсэн үг. Усаа уусныхаа дараа би дасгалынхаа хувцсыг өмсөд гардаг бол усаа уун гэдэг маань надад за одоо гарч дасгалаа хийгэрэй гэдэг дохио болж байгаа гэсэн үг. Орныхаа толгоон дээр би номоо тавьчих юм бол номоо харах болгонда за одоо номоо уншиж шүү гэдэг дохио болж өгнө гэсэн үг. Тэгээ өөрийн гэсэн дадлын системтэй болсноор дадлыг бий болгоход илүү амархан болгоно. Шагнал гэдэг дээр хэдүүлээ жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Ягаад гэх юм бол шагнах үйл явцыг хэдүүлээ буруу хийх юм бол биднэрт эсрэгээрээ сөргөөр нөлөөлдөг. Ямар үед шагнал хамгийн сайн үйлчилдэг вэ гэхээр бид нар тийч шагнал байгаадаа гэж төсөөлөөгүй үед гинж шагнал гарч ирэх юм бол биднэрт шагнал хамгийн сайн үйлчилдэг. Тэгэх юм бол тухайн үйлдэлийн талаар эерэг сэтгэл хүчтэй төрнө. Харин эсрэгээрээ биднэрт шагнал тэнцээ байгаадаа гэж бодоход шагнал байхгүй байх юм бол эсрэгээрээ тухайн үйлдэлийн талаар сөрөг сэтгэлтэй болдог. Бид нар ингээл кино үзэх гэж хайж агаад аюу өндөр үнэлгээтэй кино авах юм бол ямар гоё ингээд аюу хүлээлттэй үзчихдэг. Эсвэл удаан хүлээж ирсэн киногоо хүлээж агаад үзсэн чинь тэр хүлээлтэнд нь хүрэхгүй байх магадлал аюу өндөр байдаг ч тийм. Гэтэл ингээд ерөөсөө төсөөлөөгүй байжсэн зүгээр л явж агаад үзсэн кино амар гоё байх жишээ нь. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр төсөөлөл өндөр байх тусам бид нар тухайн үйлдэлээс авч байгаа тэр таашаа сайхан мэдрэмж нь илүү бага байх магадлалтай. Түрүүний төсөөлөх гэдгийг бас хэдүүл энэ чи оруулж ирээд ярих юм бол бид тэр төсөөлөхдөө бас яах нь дан ганц би өглөө босоод ингэж гүгээд гэдгээр төсөөлөхдөө бид нар ядрандаа би цовондоо гэдгийг ч гэсэндээ хам төсөөлж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй байх юм бол бид нар тэрийг төсөөлөөгүй байснараа тэр үйлдэлийг хийжсэн чинь ядраад ингэх юм бол энэ чинь муухай үйлдэл байсан юм биш үү гэдэг мэдрэмж орж ирээд нөгөө үйлдэлийг хийхэд сөрөг мэдрэмж бид нарт ирнэ. Тэгэх юм бол урт хугацаанд энэ чинь нэр ядардаг
штэ эн чинь муухай штэ гэдэг тийм мэдрэмжүүд төрнө гэсэн. Харин бид нар анханасаа төсөөлөхдөө за одоо би ингээд босч гүөх юм бол ядрын шүү. Гэтэ би насгалыг хийсний дараа надад гоё мэдрэмж төрдөг шүү гэдэг бүх зүйлийг яг боддоор нь төсөөлнө. Айгүйх ядардаг шүү. Ядарсныхаа дараа өсдөг шүү. Өсөх юм бол би гоё хоол иддэг шүү гэх мэтчлэнгээр бүх зүйлд өөрөө боддоогоор хүлээлт үүсгэнэ. Шагнал дээр хэдүүлээ альва дадлыг жоохон бичтэл нь шагнал өгж байгаа. Жишээлбэл би 1 сар дасгал хийснийхэн дараа өөрийгөө шагнаж кек иддэг гэдэг ч юм уу тийм өөрийгөө шагнадаг процессоо урт хугацаанд алга болгоно. Ягаад гэх юм бол дадал гэдэг маань түрүүний ярьсанчлан бид нар насаараа их гээд байгаа шүү дээ. Би 5 удаа шүдэ угаас юм чинь би мундагдаа гэдэг өөрийгөө шагнадаггүй шүү дээ. Тэг яг тэрнтэй адилхан шагналыг ч гэсэндээ байхгүй болгоно. Хэрвээ шагнал байх юм бол тэр амьдралын нэг хэсэг биш юм шиг мэдрэгдэж шүү дээ. Дараагийн бидний дадлыг төлөвшүүлэх арга маань зөв үеүүдэд тэр дадлыг хийх. Нийт 24 цаг хэдүүлээ 3 өөр үеүүдэд хувааж болно. За эхний үе нь гэх юм бол сэрсний дараах эхнийгээс 8 цаг. Энэ 1-8 цагийн хооронд бидний кортизолын түвшин өндөр байдаг, бидний допамины түвшин харьцангуй өндөр байдаг. Бид нар хамгийн сэргээг бидний анхаарал төвлөрөлт хамгийн өндөр түвшин дээр байдаг. Энэ үед хамгийн их саад татхууртай гэхдээ дуусгасныхаа дараа өөрөөрөө бахархдаг тэр ажлуудаа тэр өглөөний цагаар хийж өгнө. Жишээлбэл өглөө босоод гүүх 4 цаг математикийн даалгаврыг хийн. Гэх мэтчлэн энэ үедээ бол бид нар өглөө дэж өгнө. Тэгэнгүүт өглөө бид нар хамгийн идэвхтэй цагтаа тэр ажлуудаа хийснийхаа дараа 2 дугаар үедээ буюу 9-өөс 14 16 хүртэлх цагт бидний кортизолын хэмжээ багаар доошлоод допамины хэмжээ ч гэсэндээ багаар доошлдог. Энэ үед хүн хамгийн тайван түвшинд очичдаг. Заримдаа залхуу үрээд нойр хүрдэг шүү дээ. Тэнгүүт энэ үед хэдүүлээ яаж өгөх хэрэгтэй вэ гэхээр бид нарыг тэр тайван түвшинд аваачдаг. Бясалгал хийн үү, йог хийн үү, тайван төрлийн суулуудыг хийдэг. Өглөөгөр хэдүүлээ cold exposure гэж ярьдаг шүү дээ. Хүүтэн шүршүрт орох зүйлүүдээ хийж болдог бол орой саунд ордог ч юм уу. Гэх мэтчлэн энэ тайван төлөлт аваачих хамгийн бага саад татгууртай тэр ажлуудаа оройдоо хийж өгнө. Бусад дадлыг амархан болгодог дадлууд гэж байдаг. Дасгал хийн гэдэг дадал маань өөрөө хэцүү ч гэсэндээ дасгал хийхийн хажуугаар бид нар эрүүл холлох дадал бий болгодог гэдэг ч юм уу. Бидний анхаарал хамгийн сайн төвлөрдөг болдог ч юм уу. Чанартай унтдаг болдог гэдэг ч юм уу. Лаа тогтохдоо бас айгүй зөв дадлуудыг сонгож тогтоох юм бол урт хугацаанд бид нарт давуу тал өгч болдог. Яг энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэнд хэрэгжүүлж болох 21 хоногийн челленжийг санал болгож ин альва дадлыг тогтоох. 21 хоногийн дотор юу хийх вэ гэхээр өөрийнхөө хүсэж байгаа 6 дадлыг бий болгоно. Жишээлбэл ном унших, дасгал хийх гэх мэтчлэн 6 дадлуудаа сонгоно. Гэхдээ өдөр болгоны дадлуудынхаа 4-өөс 5-ыг хийхэд л энэ дадлыг өдөр болгон хийнэ гэдэг өөрөө тавьж байгаа. Тэр хүлээлтээ багасгаж байна гэсэн үг. Гэхдээ зарим дадлууд ч гэсэн одоо жишээлбэл дасгал хийнэ гэдэг маань бид нэр заавал өдөр болгон хийх дадлууд байх шаардлагагүй байдаг ч тийм учраас энийг ч гэсэндээ бодолцож өдөрт 4-өөс 5 дадлыг нь хийнэ гэж бол өөртөө зорих нь саад дуурай хамгийн бага байлгана. Тэр шийдвэр гаргалтыг хамгийн бага байлгана. Тэгэнгүүтээ хамгийн хэцүү ажлуудаа өглөө хийнэ гэсэн энэ системээ тавиад энэ дадлуудаа төлөвшүүлэх гэж үзнэ. Тэгээ 21 хоногийн дараа яах вэ гэхээр энэ 21 хоногийнхоо дүгнэлтийг бичнэ. Энэ 21 хоногийн хугацаанд надад энэ дадал нь болсон, энэ дадал нь болсонгүй. Тэгэхээр би энэ дадлыг үргэлжлүүлээд энэ дадлыг үргэлжлүүлэхгүй бай гэдэг тэр дүгнэлтийг гин. Бид нэр альва зүйлийг ихтэй байн гараас нь дүгнэлт хийж авах хэрэгтэй. Дүгнэлт байхгүй бол тэр ажил маань урагшлахгүй сайжрахгүй. Шинэ жил болонгот бид нэр оноод өгөндөг шүү дээ. Энэ онд би энийг сайн хийлээ, энийг муу хийлээ, энийг үр цаашаа үргэлжлүүлээ, энийг цаашаа үргэлжлүүлэхгүй бай гэдэг энэ дүгнэлтийг бид нар бас ойр ойрхон тавих юм бол хурдан сайжрах боломжтой. Болж өгвөл улирлаар нь, болж өгвөл сараар нь, бүр болох юм бол 7 хоногор нь тий. Энэ 7 хоногт би ийм хийлээ тэгсэн чинь энэ болсон, энийг болсон. Тэгэхээр энийг үргэлжлүүлээ, энийг үргэлжлүүлэхгүй бай гэдэг энэ дүгнэлтийг байнга хийн. Системийн мэдсэн байгаа суурин дээр бол илүү хурдан дадлыг бий болгох боломжтой. Энэ дадлуудаа хийхдээ бүгдийг нь өөр хоорондоо хамааралтай байдаг ч юм уу тий. Усаа очингуудаа дасгалаа хийгээд дасгалаа яачаад тэмдэглээ бичнэ гэдэг ч юм уу. Бүх зүйлээ өөр хоорондоо хамааралтай. Эсвэл бүгдийн салгаад тий. Ажил дээрээ би завсарлах юм бол завсарлагаараа би тэмдэглэлээ бичнэ гэдэг ч юм уу. Өөрийнхөө хийдэг тэр үйлдэлүүдтэй уяад систем бий болгож энэ дадлуудаа хийнэ гэсэн үг. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.